Сайн байцгаана уу. Хөдөөж ах их сургуулийн 1-р курсын оюутнууд байна. Манай багийн гишүүд болохоор Бүдрагчаа Маргадман хоёр байна. За тэгээд бид хоёр болохоор түүхийн бие даалтан дээрээ нутгаараа бахарх хийгээд Баянгор аймгийг сонгосон байгаа. Тэгээд бичлэгтээ давтан морил. Монгол улсын төвд орших бөгөөд аймгийн төв нь Улаанбаатараас 630 км зайтай оршино. Нутаг дэвсгэрийн хэмжээ 116,000 хавтгай дөрвөлжин км. 2010 оны дүнгээр хүн амын тоо 76,085, малын тоо толгой сая 963,000 бөгөөд 30,100 тэмээгээр сая 213,300 ямаагаар улсад тус бүрт хоёрт орсон. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 20 сум 101 багт. Хангаан нурууны өмнө талын тэгш өндөрлөг, говь Алтай нурууны өмнөд хэсгийн салбар уулс, их нурууны хотгорын дундад хэсэг, Алтай цаад говийн нилээд нутгийг хамардаг. Нутгийн ихэнх нь далайн түвшнөөс дээш 1000-аас 1400 м өргөгдсөн. Хамгийн өндөр нь их богдуул 3957 м. Манай нутгийн төөхөн дурсгалт газрууд. Цагаан агуй. 1987 онд Монгол зөвлөлтийн хамтарсан археологийн экспедицийн судалгаагаар 700-аас 800 мянган жилийн өмнөх Чулуун зэвсгийн үеийн олдруудыг илрүүлсэн. Энэ нь Монгол нутагт хүн хамгийн эрт амьдарч байсан ул мөрийн нэг гэж тооцогддог. Цагаан агуйгаас Чулуун зэвсэг, ясын идэлэл, ангийн амьтны яс зэрэг олон үнэт олдвор олдсон. Хэрэгсүүр нь хөрөл болон төрөө төмөр зэвсгийн үед манай эртний өмнө 3000-аас 1000 жил холбогдох буухан тахилгын байгууламж юм аа. Баянгор аймаг бол Монгол орны хэрэгсүүрийн тархалтын гол бүсийн нэг. Тус аймгийн Баянлаг, Жаргаланд, Баян өндөр заг зэрэг сумдын нутагт олон тооны хэрэгсүүр бий. Бичиг тат. Баянгор аймгийн Жаргаланд сумын нутагт хангаан болон говийн заг дээр оршдог уулын хад чулуун дээр дүрслүүд бий тул бичиг тат гэж нэрлэсэн. Бичиг татнаас ан амьтны зураг, анчдын зураг, ном сумтай хүн, тэрэг морь тэмээ тамга бичээсэн хэлбэртэй тэмдэг. Зарим дүрслэл нь 33,000 жилийн өмнөх гэж эрдэмтэд үздэг. Бичиг тат нь эртний хүмүүсийн ан гөрөө, аж ахуй, шашин шүтлэг, ахуй амьдралын талаарх баримт юм. Түргийн үеийн бичээс. Түргийн үед манай эртний өмнө 6-аас 8 дугаар зуун Монгол нутагт анхны нүүдэлчин төр улсууд тогтож өөрийн бичиг соёл, шашин шүтлэг, дурсгал байгууламжийг үлдээсэн. Баян хонгор аймгаас олдсон нь ихэвчлэн рууны маягийн бичиг, хүн чулуу тахилгын байгууламж, чулуун дээрх тэмдэг бичээс хэлбэртэй байдаг. Эдгээр бичээс нь тухайн үеийн хаад ноёд, Цэргийн Баатар, язгууртнуудад зориулсан дурсгалын бичээс байв. Ногоон цав бол зөвхөн байгалийн гоо үзэсгэлэн төдийгүй эртний дэлхийн геологийн өөрчлөлтийн гэрч Монгол нутагт хүн амьтан эрт дээр үеэс нутаглаж ирснийг батлах баримт, нүүдэлчдийн соёл ахуйтай холбогдох түүхэн дурсгалт газар юм. Манай аймгийн үзэсгэлэнт газрууд. Бэндэрья хөхнөр. Бэндэрья хөхнөр нь байршил нь Баян хонгор аймгийн Баян овоо сумын нутагт хангаан нурууны салбар уулсын хороонд оршино. Далайн түвшнөөс дээш 2500 м орчим. Ус нь тунгалаг, гүн цэнхэр өнгөтэй тул Бэндэрья үнэт чулууны нэр гэж нэрлэсэн. Эргэн тойронд нь уулсын бил, нуг, ой мод сүлэлцсэн. Зуны улиралд ногоон байгаль өвөл мөсөн бүрхүүлтэй гайхамшигтай үзэгдэл үүснэ. Их богдуул. Их богдуул нь Баянгор аймгийн Богд суманд дутагт оршино. Далайн түвшнөөс дээш 3957 м. Энэ нь аймгийн хамгийн өндөр цэг. Говь Алтай нурууны салбар уулсын нэг.
Их Богдуулын нутгийнхан их хайрхан хэмээн хүндэтгэн тэгдэг. Уулын орчинд үс ногоо ховор амтан аргил янгэр ирвс илбэг. Галуутын хавцал. Галуутын хавцал нь Баян-Хонгор аймгийн Галуут сумын нутагт Хангаан нуурны салбар улсын дунд байрладаг. Энд гүн хавцал хад асаг, цэнгэг уст гол горих, уудам нуг, оймод хослон оршин. Ойролцоогоор хэдэн 10 км үргэлжлэдэг бөгөөд зарим хэсэг нь маш огцом хад чулуутай. Хавцлаар цэнгэг уст гол урсдаг тул зундаа ногоон өвстэй, өвөлдөө мөсөөр бүрхэгдсэн гайхалтай үзэмжтэй. Манай аймгийн алдартнууд. Ламингигийн лувсан данзан жамц. Тэрээр төрсөн он нь 1639 он бүлгөө. Одоогийн Баян-Хонгор аймгийн Галуут сумын нутагт төрсөн гэж тэмдэглэдэг. 17 дугаар зуунд Монголын шашин соёлын хөгжилд ихэнхэн хөв нэмэр оруулсан. Шашны сургаал, судар ном бичиж, ард олныг соён гэгэрүүлэх үйл хэргийг зүтгэж байна. Өөрийн хийд шавнарыг байгуулж Хангаан баруун хэсэгт бурхны шашныг түгээсэн. Профессор Д. Үлзийбаатар. Түүний мэргэжил нь түүхч болон багш судлаач мэргэжилтэй. Цол зэрэг нь шинжлэх ухааны доктор, профессор. Ургийн нутаг нь Баян-Хонгор аймаг. Монголын шинэ үеийн түүх 19-с 20 дугаар зууны Монголын улс төр нийгмийн хөгжлийн асуудал, хувьсгалт Монгол тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн үеийн их сурвалж судлал, гадаад харилцаа, гадаадын архивын баримт судлах чиглэлээр гүнзгийрүүлсэн ажилласан. Профессор Үлзийбаатар нь 1957 онд төрсөн. Монгол улсын түүхийн ангийн түүхч, багш мэргэжлэр төгссөн. Төрийн соёрхол, алтан гад, сөлдөрийн гавьяат, улаан төвийн удам. Дамдан базрын сосор барам. Сосор барам 1958 онд төрсөн. Монгол улсын ардын жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Монголын театр, кино урлагийн салбарт олон 10 жил уран бүтээлээ төрөвж ирсэн. Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байхдаа олон сонгодог жүжигийн гол дүр бүтээсэн. Баян-Хонгор аймгийн дотоод статистик. Хүн амын тоон 88499 авдаг. Өрхийн тоон 27101. Хүн амын дундаж наслт нь 72 жил. Малын тоон 2024 оны эцсээр 426 мянган толгой мал тоологдоод байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ. Нийт дотоодын нийт бүтээгдэхүүн 383 их найт төгрөг. Салбарын хуваарлалт нь хөдөө аж ахуйн 46.6, аж үйлдвэр барилга нь 24%, үйлчилгээний салбар нь 29.4%-тай байлаа. Монгол улс, Баян-Хонгор аймаг, Баян-Хонгор сум, засаг даргын тамгын газар, бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 115 дугаар тоот тогтоолоор ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 91-р тоот тогтоолоор анх 3 нэгж захиргааг байгуулснаар Баян-Хонгор хот бие даасан нэгж болох үндэстэн тавигджээ. Гэвч Баян-Хонгор хайрхны өвөр газар нь мөнхийн цэвдэгтэй цаашид аймгийн төв байршуулахад тохиромжгүй байсан тул 1961 онд Баян-Хонгор аймгийн төвийг нүүлгэн Номгон уулын ар Түн голын хөвөөнд байгуулсан төвтэй. Үүгээр Баян-Хонгор аймгийн танилцуулга дуслаа. Анхаарал тавьсан явдал баярлалаа.